Сайхан Баяр гэдэг би талын эзэн компанийн захирал. Тийм NAD брендийг анх одоо санаачлан үүсгэн байгуулагч хүмүүсийн нэг байгаа. NAD брендийн одоо яг тийм бүтээгдэхүүний хамгийн ихнийхэн бүтээгдэхүүн бол энэ Mimo гэр байгаа. Mimo гэр гэдэг маань өөрөө монголоор бол Мини Монгол гэр гэдэг үгний давчлал. Англиар бол Mini Монгол гэр буюу тийм одоо тийм жижиг усартай монгол гэр гэсэн үгний давчилсан хэлбэр юм байна. За Mimo гэрийн бүтээгдэхүүний маань гол үндсэн хоёр том зорилго байгаа. За нэгдүгээрт энэ монгол гэрийн одоо энэ 3000 жилийн өмнө үүссэн энэ онцлогтой энэ сайхан монгол гэрийг бид нар дэлхийд таниулах тий. Тэгээд одоо үр хойчтой өглөөлөн үлдэх. Тэгэхээр эхний зорилго маань бол үр хойчтой өглөөлөн үлдэх. Одоо энэ хүүхдүүд маань монгол гэрийг яаж угсрах уу те ямар байдгүй гэдгийг одоо зөвхөн харснаас цааш бус юмыг мэдэхгүй байгаа. Тэгэхээр мэдэхгүй юмдаа хүн татагддаг. Тэгэхээр бид нар энэ тоглоом хэлбэрээр хүүхэд залуучуудаа монгол гэрийн ойлголтыг өгөх, сонирхуулах, цаашдаа энэ үр соёлыг авч үлдэх гол зорилготой. Нөгөө хоёр дахь том зорилго маань дэлхийд таниулах. Одоо бидний чинь нүүдэлчдийн удам угсаал гэдэг те. Тэгэхээр энэ нүүдэлчдийн удам угсаа талд очиход тэр нүүдэлчийн хүн дээр очиход хамгийн чухал зүйл нь одоо эдийн соёл талаасаа бол монгол гэр байгаа. Тэгэхээр монгол гэр гэдэг нь бидний салшгүй гэсэн учраас дэлхийд энэгээрээ тунхаглаад монгол гэр бол Монголын юм аа гэдгийг бас нэг бусад улсад тунхаглчмаар санагдсан. Тэгэхээр энэ үүднээс хоёр дахь зорилго маань дэлхийд монгол гэрээ таниулах, эд одоо үлгийн соёлоо бид нар гайхуулах тийм зорилготой. Тэгээ хийцийн хувьд бол яг нэг угсардаг хэлбэрээр хөнгөн тэгээд бүх юм нь яг монгол гэрийн угсрах дараалалаар байж байгаа. Тийм болгож байсан байна.